За энэ хүүхдийн машиныг энэ баруун өнгөн дээр машин арчхад их сайн мэдэгдэж байгаа учраас хүүхдийн машиныг арчиж үзүүлье. За энэ манай Японы нано технологиор хийгдсэн Оросын улбаны улсын Новосибирсктэй төвөөлдөрөөс гарч ирж байгаа юм эко сташид талчуур байна. За зөвхөн норго нь одоо би норгоцын тарагдчих юм наар норгоод аваад гараад ирлээ. Талчуур угаагаад мушгаад сайн мушгаад за одоо ингэ арчиж үзүүлье. За ингэж арчигддаг байгаа шүү. Бидний машин ч бас тоосон гайгүй байна. Саяхан арчигдсан юм шиг. Гэтэл их гоё. Хэлж гарчиж чинь. За яг арчсан дараа бол юм усны ор мөр гарна. Тэгээд хэсэг хугацааны дараа хатаад ирэхээр их гоё талгар болдог байгаа. Ингээд нэг л шудралтаар ингэж арчина. За тэгээ нарийн төмөр момрын юмнуудыг л янзын сайхан өнгөрүүлнэ өст. Сүдэр талд нь сайн харагдахгүй байх шиг байна тий. За ингээл арчигуу талаараа ингээл арчаад яваад байна. За нэг шутрал арчираа маш сайн мушгах хэрэгтэй шүү. Би болохоор сайн мушгатаагүй бололтой байна. Ингээ усны ор мөр гарчин. За хатсны дараа бол энэ байхгүй болчдөг байгаа шүү. Өөр хуцаа бариад бичлэг хийж байгаа болохоор дахиж мушгиж болдгоо. Ингээд одоо нэг сая загалтаад исэн үт чинь ингээ хатгаараа юм гоё талбар болчихж байгаа. Ингээд усных нь мөрөнд ингэж харагдаж байгаа шүү. Одоо энэ ингээ хатаад цэмбэгээ цэвэрх ямар ч уулмөр болдоггүй харагдаж байна. Хатж байгаа нь харагдаж байна. За ингээд уулмөр болдоггүй хатаад ирнэ. Би бараг талент харж байгаа юм шиг болж шүү дээ. Саяны загал мөрөд бол байх болцсон байгаа. Яг хатаал байх болчихно. За миний гар бол цэвэрхэн. За гар чигтэй байгаа учраас ингээд ийм гоё талбар болдог шүү. За одоо житлэн ярьчаад үзье. Хар машин ч өс дурамтай харагддаг юм байна. За энэ бол зөвхөн усаар мушгаал нойтой алчуураараа л арчина. За тэгээ бохирдсан алчуураа биотрим гээд Гринвегийн өөрийнх нь савн байгаа. Тэр савнгаар угааж болно. Хэрвээ тэр савн байхгүй байх юм бол зүгээр элдийн цайруулагч бодисгүй юм. Эдийн савн буюу барааны савн Оросын хязгаарны мөлөг байдаг шүү дээ. Тэрүүгээр ч угааж болно. Ер нь гол нь элдв бодисгүй шүлтлэг тийм савнгаар угаахад л болчихно. За энэ сүдэртэй газар бол нэг мэддэхгүй байна. За ингээд машины хөнгөг бол өнөөхөө гоё талгар болгож харагддаг. 30 хөнгөгөө сэргээчдэг. Их гоё. Ийм гоё талгар боллоо. За артлын арчаагүй хэсэг нь ялгаа харагдаж байна. Ийм ялгаатай харагдаж байна. Ер нь бол талшил болж байна дөө. Би өрг талент харж байгаа юм шиг харагдаж байна. Ганга арчдаг алчуур биш үү? Ийм алчуурныхаа иж хэдийг бичиж аваад хүмүүст үзүүлэхгээ бичиж гинөө. Хүмүүс гайхаад ганга арчдаг гэж шүү гэж. Тийм чиглэл мушгаал арчиж. Зэ. Ингээл бичлэг хийж юм байна. Энэ цаа байранд чинь дэше өксөл байх хэрэгтэй даа. За ингээд одоо энэ арчсан тал нь байна. Энэ хашаа. Бүрст тал шиг гэлтэж байдаг энэ хараад. Яг камерыг үрч өгч бодлоо шүү дээ. Энэ халтар тал энэ харагдаж байна. Халтар тал энэ арчсан тал. Өөрийгөө талент хараад байгаа юм шиг харагдаад байна шүү дээ. Шинэ машины гадна тал юм гоё. Тал
болохоор энэ тэгээ ямар ч сэв зураас үүсгэхгүй, царапан үүсгэхгүй. Ягаад гэхээр энэ сахлаг үсэнд нь шороо тоос бүх юмуд нь шингэждэг байхгүй. За одоо ингээд энэ хоёр уртал энэ хажуу тал хоёрыг арчичлаа шүү дээ. Одоо энэ талаар нь арчина. Нөгөө талаар нь арчина. За цэвэрхэн талаар энийг явуулчих гингүү. За цэвэрхэн талаар юм чинь шил тавилэгч арчсан байна. За ямар ч заавал царапан нэг хүн шиг юм уу үлдэхгүй. За ийм сайхан шидэд талчураад байна шүү. Захиалаад аваарэ. Энэ одоо 2-3 минутанд л нэг талаа арчиж байгаа. За ийм талчураа шүү. За хол цаашаа боллоо. Би одоо сая энэ машинаа харагдаад харна камера эргүүлсэн болоо гэдэг байна шүү. Гэсэн чи эргүүлээгүй байна. За энэ цэвэрхэн талаар нь шилээ арчаад үзье. За тэр ингэж харагддаг. За тэр ингэж арчдаг шүү. За одоо энэ усны мөр сая нөгөө алчуураа би нэг сайн мушгаагүй учраас усны мөр гарсан байсан. Тэг ингээ хатгаар зөө зүгэрцээ зэрэг. Алчаагүй тал харагдаж байна. Ялгаа харагдаж байна тэр. Ингэж харагдаж байгаа шүү. За энэ сүдэртэй тал энэ. Арчиж. Нөгөө арчсан ялгагдаж харагдахгүй л байх шиг байна гэдэг. Арчаад ерөнхийдөө хэдийн хугацаа зарцуулах нь зэтгэх. Улсаалт юм байна. За одоо энэ бохирдсон учраас саарл талаа гаргаж ирчихээ. Саарл талаараа. Усны мөр нь харагдаж байна. Дархнаа ершээл хатан готой зүг зүгөрлөж байна. За ингээд галтаагаад ирэхээр зэрэг нэг хэсэгтэй л тоос тогтноо нэг байхгүй. За энэ тоостой хэсгийг арчаад. Жижиг машин ч өстө хурдан хугацаанд арчиж дуусч байна. Юу гэсэн юм бэ? Затг. За ингээд юм шил төлөө шил төлөө. За энэ дээл гар гахгүй байна эрчүүдээр арчиж болохгүй. За ингээд юм гоё талхар болчихж байна да. Хар машин бол үнэн урамтай юм байна. Тэгэл галгалтай бол төлшөг болчихсон. За энэ алчуурыг авахар бол захиалаарэ 9585 5577 утсаар захиалаарэ. За үнэн нь 51340 төгрөгийн үнэтэй. За ингэ машина цэмбэлгээрээ